Сайн уу? Монголоор кино подкаст энэ мөнгө хаарлын хоёр байна. Сайн байна. За сар тутмын кино подкастер өтөр өмнөх сард нийлдээсэн онцлог кинонуудыг тоймлж ярьдаг байгаа. Тэгээд оны төгсгөлийн подкаст учраас бид хоёр бас арай тусгай дугаар маягийн юм хий гэж ярьсан байгаа. Merry Christmas and a Happy New Year. You filthy animals гэж. За өнөөдөр тэгээд юуны талаар ярих вэ гэхээр жирийн подкаст аахгүй. Нэг сараас бол яг хуу жирийн нөгөө нээлттэйсэн кинодоо ярьдгаараа яваад явна. За өнөөдөр болохоор 2018 он буюу өнгөрсөн онд гарсан кинодоос таалагдсанудаа санал болгохудаа яриад тэгээд эх жил ямар кинод хүлээж байгаа эрэхтэй яриад тэгээд подкаст болноо. Хоёулаа эхлээд 2018 оны тухай ярья. Энэ жилээс хамгийн их таалагдсан 3 кино. Миний хувьд бол The Incredibles-ийн 2 дугаар анги. За. Маш их таалагдсан. Ready Player One гэдэг кино их таалагдсан. Тэгээд сүүлд гарсан одоо ч гэсэн тоглож байгаа Mortal Engines гэдэг кино таалагдсан. За миний хувьд болохоор Crazy Rich Asians Hollywood-д хамгийн хамжлуулсан Азиатай кино гэж хэлээдсэн. Нилийн олон гэж тэр чинь плотонд ирчихээр Азиас байсан юм шүү. Тийм. Зүгээр нэг chick flick, зүгээр нэг эмэгтэйчүүдийн үзэл хөөрөл болцдог киноос чи гүү илээ. Үзээд сэтгэл хөдлсөн, таалагдсан. За дараагийн кино болохоор Wes Anderson нөгөө Японд нохойны өвчин гараад нохойнуудыг бүгднийг нэг хогийн арал дээр карантинлаад нэг хүүхэд очиж авах гэдэг явж байгаа нэг stop motion хөөрхөн хүүхэлдэйн кино байгаа. За гурав дахь нь болохоор Annihilation гэдэг шинжлэх ухааны зөвлөлт кино байгаа. Нөгөө Alex Garland гэдэг 28 өдрийн дараа Sunshine энтрийн зохиолыг хийсэн. Natalie Portman гуртан болсон. Тийм. За тэгээд дээр нэмээд бас нэг амар таалагдаагүй ч гэсэн их онцгой гоё санагдсан гэд дурдах кинод байгаа. Энд байгаа их кинод битэр угаасаа подкаст төр өмнөх сарууд нарийн ширийн үнд ярьсан болохоор зөвөр өөрсдийнхөө сэтлийг илүү их ярьдаг подкаст гэж бодсон. За миний 3 кино болохоор 3 шал өөр жанрын өөр кинонууд байгаа. Эхнийх нь Crazy Rich Asians-ыг ярих гэж бодож байна. Ном дээрээ сэтүүлж хийсэн кино, найрлагч нь хөгжимтэй юм, найрлах дуртай муртай гэд хаваг нарийн ширийн өмнөх подкастер ирсэн болохоор шууд төрсэн сэтгэлүүдээ яриад явъя. За үйл явдлыг нь зүгээр базаад хэлэхэд бол гэл Америкийн одоо нэг охин нэг залуутай танилцаад Сингапурт нөгөө найзын хөрмөнд гээд очисон чинь нөгөөх нь нэг тасарсан баяа айлын залуу болж таарад тэгээ нөгөө залуугийнхаа гэр бүлтэй нийгмийн хүрээлтийг ингээд зөрчилж байгаа үйл явдалтай. Америкийн хятад ориг одоо хятад дээр очиод айгуул гологдож шилэгдээд байгаа л кино байхгүй юу. Тэгэл за нэг юм эмгтээчүүдийн их тэмцэл зүтгэлийг харуулдаг зовлон жарлын үзэлт нэг юм chick flick юм байна. Тэгээд нөгөө талаас баян хятадуудыг үзүүлж байгаа гэдэг утгаараа одоо хятад ч одоо ингээд дэлхийн гүрэн болцсон байна шүү дээ тий. Тэгээд нэг Chinese wet dream юм одоо тий. Бид нар одоо танаас дутхгүй баян чадaltaй нөлөөтэй гэдгийг харуулсан нэг ийм л кино байх нь дээ гэж бодоод үзчихсэн чинь өрөнд орны соёлын ялгаа энэ уусалт тэгээд бидний үеийн энэ үнэт зүйл бид нар ч одоо 80 90-ад онд амьдчихсэн хаалтын нэгүнд амьдчихсэн үсээ шал өөр үйдэн шүү дээ тий. Гадагшаа дотгошоо явах боломж бол хамаагүй их байна тий. Тэгээд энэ ингээд соёлын уусалт солигдол ингээд ялгаатай болж байгаа үед ийм даав иш тэгээ өвөө мэтгээ зөрчилж байгаа байдлыг харуулж их тажиг кино гэж бодсон. Тэгээд одоо монголчин ингээл бид нар шиг Америкчсан, Оросчсан, Солонгосчсан ингээл хятадчсан хүмүүс зөндөл байдаг болцсон байна. Ингээд хол яваад эсвэл ингээд өөрөө өөртөө байх хугацаа их болдог ч юм уу те найзууд аавч байжгаад тэгээ явахаараа нөгөө хүний чинь мөн чанар, шин чанар нь өөрчлөгдөн. Тэгээд төрж өссөн газрынхаа нөгөө уламжлалтыг арай өөр өнцгөөс хардаг болдог ч юм уу те чухал үнэт зүйлээс солигддог ч юм уу энэ нэг таархаа байчаад байгаа. Яг өөрөө өөрийгөө олж авах орон зайтай газар очисон гэх юм уу те таархаа байлгын чашийн зүгээр сарын шууд ороод ирлээ. Би сайхан нэг үнтэй ярьжсэн байхгүй юу? Аз нийгэмд хүмүүс хүүхдүүдийг өсгөж байхдаа эцэг эхчүүд ялангуяа одоо хүүхдүүдийг өөрийнхөө чадаагүй юмруу явуулна гэж зүтгэдэг шүү дээ тийм. Би эмч бол чадаагүй, би хуйлж бол чадаагүй юм ч одоо миний хүүхдэл тийм болох хэрэгтэй гэдэг. Тэгээд нэг бодлын хүүхдүүдэд айгүй амар тий заавал ингээд карьераа сонгох гол одоо би юу болно яана гэл карьер сонгох гэдэг чинь өөрөө бас яриагтай шүү дээ тийм. Яг өөрөө юу хийхээ мэдэхгүй байгаа дээрэс нь өөр юмнууд чадаад байдаг. Тэр нь тэгтэл яг үнэхээр чиний хийхийг хүссэн амьдралаараа бүхэл бүтэн амьдралынхаа турш хийгээд явж чадах ажил чинь мөн ч юм биш юм гэдэг хэцүү. Гэтэл эцэг эхчүүд тэртээ тэргүй сонгоод өгчгөр айгүй амар шүү дээ. Нүд чи хаашаа харж байна. Одоо байчин тодорхой тийшээ л явхад бол өөр заавалч олон долоон бодоод авах шаардлага байхгүй. Гэтэл энэ нөгөө талаараа нөгөө хүүхд өөрийгөө жинхнээсээ нээж олоход пашн гэж ярьдаг шүү дээ. Жинхнээсээ хийхийг хүссэн юм а олоход
ердөөсөө цаг зав, орон зай олгодгүй. Тэгээ чиний ярьж байгаа энэ Crazy Rich Asians болохоор би дээр үзсэн нөгөө Joy Luck Club гэдээ бас бахан Азиудын талаар кино ярьжсэн шүү дээ тий. Тэрэн дээр болохоор эсрэг талаас нь харж байгаа байхгүй юу? Нөгөө уламжилт хятад ээжүүд охтуудыгаа хараад тийм alien нийтэд тий. Энэ хятад энгийн хятад дүр зургийн гэр бүлээс шал өөр нэг тийм тэрслүү охтуудтай тэгээд айгүй хэцүү зовлонтой тэд нартай хайрцаж чадахгүй байгаа талуудыг гаргаж ирж ирсэн. Энэ кинон дээр болохоор эсрэгээр юм шиг байна тийм үү? Хүүхдүүд нь одоо уламжилт хятад арга барилыг гүйцэд мэдэхгүй болохоор баригдмал сэтгүүд ороод юу гэх юм те жаж хийгдээд байгаа. Хүнээр шүүмжлүүлээд. Тийм, баян залуухийн хүсэл болохоор тийм байгаа байхгүй юу, тийм. Нэг талаасаа нөгөө чи компани авч явах хэрэгтэй гэсэн гэрлэх дарамт, нөгөө талаасаа соёл нь өөрлөөд би ингээд өөрийнхөө юм хийгээд явмаар байна. Би аз жаргалтай өрөнд болцсон. Тэгээд найз охин нь хөлдөн чирэгж байгаа ч өрх юм байна. Тэгээд ирээл чи ямар айлынх ингээл найзууд нь хаанаас ясан чи бол gold digger мөнгнөөс нь болж ингэж байгаа байх гэл. Тэгээд ерөөсөө энэ хятад Game of Thrones дундал ороод ирж байгаа байхгүй тэр нэг гол дүр явах юм бол. Тэгээд дөрүүд нь маш их сонирхолтой, өвчлөлтэй тэгээд тэр гэр бүлийн гэж байгаа үнэт зүйл юмнууд нь бол яг нь монголчууд нэг учиргууд нэг тийм суурин соёлтой Аз орн биш ч гэсэн сэтгэл төрхөөр ойлгож болохоор асуудлуудыг энэ ч гаргаж ирээд байгаа байхгүй юу. Тэгээд ингээд бүр юм супер баян ингээд хідэн тэрмаар үнэлэгдэг юм хүмүүсийн талаар ч гэсэн нөгөө яг хүний асуудал, амьдралын асуудал, үнэт зүйлсийн ялгаа аав ээж үе одоо бидний үе гэдэг юмдыг ихсэн харуулсан байхгүй. Ингээд Монгол кинон дэр ингээд баян үсгч юм харуулахаар нэг амьдралаас нэг шал тасарсан байдлаар л үзүүлээддэг шүү дээ. Тийм ингээд тэмцэл өмслөн ч гэсэн бид нар ч огт ойлгохооргүй хинч ойлгохоор гээд харлаад. Гаргино. Тийм шал хариг харгинод үзүүлээддэг. Тэгээд энийг үзэд бол би бол бодчихсанаас хамаагүй их юм олж авсан киноноос. Нөгөө Black Panther дан харуутай болохоор их сайн авсан ингээд Crazy Rich Asians Азиутай болохоор сайн авчлаа. Айгу overrated гэсэн юм бодоод байжсэн чи үзээд миний бодол бол тис өөр ус. Ийм одоо Монгол тулгарч байгаа соёлын ялгааны сөргөлдөөнүүдийн бидний мэдж байгаа нэг disconnect тийм ийм байгаа байдлаар нэг л болохгүй нэгсэн мэдрэмжийг яг энэ кино харуулж чадсан шиг санагдсан. Тэгээд бас нэг сонин жоохон хол харьцуулалт хийх гэдэг юм л да. Тэгээд яг сэтгэл төрдөг талаасаа бас тэр соёлын зөрүү гэдэг талаасаа надаа энэ Lost in Translation, Her тэгээд бүр зарим байдлаа нөгөө Eternal Sunshine of the Spotless Mind их төсдөөс нэгсэн. Яг энэ бол хамаагүй chick flick хөлбөр нь л да. Илүү фантази хөлбөр. Гэхдээ тэр хүний мэдрэмж гэдэг талаас нь надад тэр нэртэй их төсдөөс нэгсэн юм. За дараагийн кино болохоор Isle of Dogs гэдэг Wes Anderson киногоо үйл явдлын точ базаад хэлэхэд бол нөгөө ойрын ирээдүйд Японд нохойны өвчин гэж гараад хамгийн нохойнуудыг нөгөө хогийн арал руу зөлөөд нэг хүү хөөрх юм хайртай нохойгоо аврах гэж яваад гол дүрийн нохойнуудтай таарад босонж авч байгаа талаар гардаг. Тэгээд stop motion гэдэг утгаараа их хөдөлгөөн харагдах байдал нь их өвөрмөц, нарийн чамын хийцтэй их гоё кино болсон байсан. Тэгээд Wes Anderson кино учраас ер нь энэ камерын хөдөлгөөнүүд нь зураг авалтынх нь энэ зохиомжтой дэлгэцэн дээр юу харагдаж байгаа юм тэгээд шал өөр төвшнийг санагдаад тийм ерөөсөн. Тэгээд баг л худалчуун дэлгэхэд ингээд хэсэг болгоны паузлж байгаа скриншот хийгээл ингээд wallpaper болгоод хэр ихтэй гоё кино байсан. Би ер нь их киног тач авахаараа ингээд 1.1 хурд дээр хурлуулад үзчихдэг байхгүй юу. Амар удаан юм онц юм болохгүй юм шиг санагдаад. Тэгээ үзчихсэн чинь энэ ч бүр харагдах талаасаа ч тэр сонсогдох талаасаа ч тэр ингээд амар олон сонирхолтой чухал юмд болоод байгаа ч би жирийн хурд дээр үзсэн цөөхөн нэг бас инжлээд харах мэдрэмжийн чинь сэрлийг бүрэн хөдлөж чадсан кино болжээ. Тийм шүү дээ. Wes Anderson ч бүр амар нарийн төлөөлж хийдэг болохоор ингээд ерөөсөө нэг wasted юм байхгүй байхгүй юу. Тэр нэг таалагдсан. Болж шүү дээ. Тийм. Найрлагчийн хувьд болохоор Fantastic Mr. Fox гэдэг хэдэн жилийн өмнө адилхан стоп моушн хүүхэлтэй хийж исэн. George Clooney. Тийм, дуу оруулж орлаадсан. Тэр ихний нэлээд хэдэн жилийн өмнөх HBO-оор сүүл гарч ирснаас үзсэн чинь уйтгартай санагдаад болохгүй юм чинь. Гиснээс What is with this guy? Fantastic Mr. Fox дээр сүүлийн алддаг чи үзчихсэн үү? Үзчихсэн. Сүүлийн тасалчдаг. Энэ дээр тэгсэн чинь чихийн тасалж авслаа. Энэ лид эрэхтэн таслах юм яваад байна шүү. Тэгээд Fantastic Mr. Fox л ингээд гэр бүлтэй болсон ингээд залуудаа их эрэх дураараа байсан үнийг ингээд гэр бүлийн амьдралд ороод тэрнээсээ гарахыг хүсэж байгаа талаар байсан шүү дээ, тийм. Тэгээд Isle of Dogs-ыг үзчихэд Fantastic Mr. Fox-ыг үзсэн чинь шал доод лигийн л үзэж байгаа шиг санагдчихлээ. Isle of Dogs бол бараг definitive Wes Anderson-ы stop motion хүүхэлтэй шиг санагдсан. Мэдээж хэрэг нөх амар хүүхдийн кино гэж би бол хэлэхгүй байх.
Насан туршидтын илүү их ойлгох асуудлуудыг үзүүлсэн. Тэмцлийг ойлгож болохоор их тийм гоё. Тэгээд дээрэс нь нөгөө дуурсан жүжигчсэн бүгдээрээ гоё жүжигч заяа. Гол дүрт нь баахан нохойнууд л байгаа юм л та. Тэгээд ярьдаг юмтай хийж нэг шал тэнийг гэдэг шүү дээ. Энд чи болохоор Bill Murray, Jeff Goldblum, Bryan Cranston, Edward Norton тэгээд Scarlett Johansson бас өөр зөндөө олон жүжигчтэй бүр Yoko Ono хүртэл дуурласан байсан. Өөрийнхөө нэрээр гарч ирсэн байсан. Тийм лөө. Аха. Тэрийг би анзаараагүй байна. Тийм. Гэхдээ нэгээс олон үзэхэд бол дахин үзэхэд бол илүү тийм rewarding кино байх. Нарийн ширийн бол их анзаарна. Тэгээд ер нь бол томчууд их таалагдахаар 100% entertained байхаар хөөрхөл кино байлээ. Зарим шүүмж нь бол нөгөө Японы эсгүүд нь сабтайтлгүй байсан зориудаар тэгээд бас нэг чухал дөрүүдийнх нь нэг Америк охин байсан нөгөө цагаан хүн ирж биднийг авардаг төрөл юу байна мэн гэлээсэн. Надад бол их тийм санагдаагүй зүгээр л их гоё түүх өгүүлсэн маш сайн гүйцэтгэлтэй хөөрхөн кино шиг санагдсан. Wes Anderson зарим кино бас яг бууж өгдөг юм аа ингээд Grand Budapest Hotel үзийг үзээд надад бол сонирхолтой санагдсан. Нэг утга байхгүй. Надад болохоор Mandy кинодоос нөгөө Moonrise Kingdom хөөрхөн санагдсан нэг scout жоохон гадуурхагдаад нэг хүүхэд хайж яваад нэг охинтой танилцж байлцаад жижиг Карл тэр үйл явдал нэрнж байгаа. Тэр их таалагддаг. Тэгээд энэ Isle of Dogs энэ хоёрыг хамгийн их таалагдж байгаа юм байна. За энэ оны үзсэн кинодоос хамгийн их таалагдсан 3 дахь кино гэх юм бол Annihilation байна. Crazy Rich Asians-тай адилхан бас ном дээрээ сэтгүүлэг чийгдсэн. Тэгээд үйл явдлынхны болохоор энэ сансраас нэг юм ингээд унчиж байгаа байхгүй солир юм уу хайр гаргийн хөлийг юм уу. Тэгээд унсныхын дараа ингээд тэр газрын эргэн тойронд нэгээд нэг юм бүс шиг юм үүсэж байгаа байхгүй юу. Чи тэнийг амар ярьдсан санаж байна. Чи бүр амар дэлгэрүүлж ирсэн шүү дээ. Би үзээгүйс л та. Тийм яг бүр дэлгэрэнгүй хийц ямар очтой гэдэг сонсох бол хуучны подкастаас сонсч болно. Тэгээд мэдхгүй хүмүүс нь юм анхудаа сонсч байгаас зөвлөд базаад ирэхэд бол тэр бүсийг нь судлах гээд дөрвөн эрдэмтэн яваад хайр гаргийн юмтай учирч байгаа талаар. Тэгвэл Natalie Portman-ы дүрийн нөхөр нь тийш ороод алуулсан юм шиг л үү? Тийм бас орсон тийм. Тэгээд тэрнийхэн дараа дөрвөн эрдэмтэн явуулж байгаа байхгүй юу? Физикч, биологч, хэл судлаач ч үлээ. Би наадах чи амар үзмээр байна. Чи үз. Яг одоо явангуч үзнэ. Тэгээд энэ дөрвөн нь болохоор дөрвөлээ эмхтэй. Гэтэ юм нэг хүчилцэн эмхтэйчүүд биш. Бид нар эмхтэйчүүд би эмхтэй учраас нэг тийм Ocean's 8 ч юм уу нөгөө Ghostbusters гэсэн нэг тийм амар cringe амар нөгөө gender гэдэг биш үү? Гачи юмнууд байхгүй зүгээр л өвүүлж байгаа түүх нь гоё учраас эрэгтэй эмэгтэй өнөө хамаагүй үзэж байгаа байхгүй тийм. Хүйстэй бол огт биш. Ямар ч хүйстэй гэж болно тийм. Ямар ч насан гэж болно. Тэгээд үзүүлж байгаа нь сонирхолтой болохоор киноч гоё өгдөг шүү дээ үсэ тийм. Ямар нэг хүйстэй юм нэг тийм нөгөө social justice юм нэг гачи юм ингэж хүмүүсийн юу анх гэдэг байдаг шүү тийм. Тэгээд би бүр Star Wars-ийн нөгөө Last Jedi тэр бүр нэг амар дургу өрсөн болохоор одоо бол ингээд яац яваад байгаа юм л та. Юу вэ яац юм? Тэр чинь амар тийм хүчилцэн байсан байхгүй юу? Нөгөө нэг хар дүр мөргөл. Тэгэл strong female protagonist гэсэн шалгаж байгаа. Тэгэд энэ хайр гаргийн бүс доторх юмнаас их сонирн байсан л та. Найрлагч Alex Garland нь бол ярьсан байсан ингээд миний үзэж харж ирсэн зохиолтоос тис өөр байсан. Бүх кино, бүх түүх гэдэг бол ингээд өмнө яригдсан юмдэл нэг өөр хөвлбөр нь байдаг. Annihilation бол тийм аа гэд. Надад ч бас тэр нэг талаараа зөв юм шиг санагдсан. Тэгэд бүс дотороо яваад ингээд зарим нь сонин гоё юм шиг, зарим нь амар, зарим нь зүгээр тийм эвгүүцүүлмээр сонин юмнууд. Бидний мэддэг юм шиг мөртлөө өөр юмнууд ч юм уу тийм. Uncanny Valley гэж байдаг шүү дээ. Тэгээд найрлагчийнх нь би ерөөсөө фэн л дээ. Энэ үн чинь нөгөө англи найрлагч нөгөө 28 өдрийн дараагийн зохиолыг хүчижсэн. Тэгээд 2010 онд гарч ирсэн нөгөө Dredd-ийн киног найруулжсэн. Judge Dredd гэдэг нөгөө Sylvester Stallone-тэй киног санаж байна нэг. Амар гачин 91 кино гэдэг юм а. Тэрний аюу надад ажиг санагдсан шүү дээ. Чи эсвэл эхнийх нь version яриад байгаа юм уу? Орчин үеийнх нь сүүл гар суулбар нь амар сайн болсон аахгүй миний бодлоор. Dredd-ийн л угаасаа өөрөө энэ чи character adaptation болохоос тэр үйл явдал нь их юу бишээ. Надад бол тэр нь ч таалагдсан. Тэгээд хамгийн зөвүүн hard science fiction-ийн нэг нөгөө нарыг дэлбэлж асах гэж явж байгаа эрдэмтдийн талаар нэлээд тэр гарч ирсэн. Гэхдээ одоо алдартай болсон амар олон жүжигчин тоглосон заяа. Captain America хүртэл тэнцээ байгаа заяа. Тэр тоглосон нөгөө Sunshine-ыг бичиж найруулж ирсэн. Тэгээд сүүл гараад сенсацлоос нөгөө X Machina-г найруулсан нөгөө робот охин өөрийгөө жинхэнэ гэдгийг хүмүүст итгүүлэх гэж оролдоод байгаа. Амар сайн киноос. Тэр яасан. Тэгээд хамгийн сүүлд гарчаад байгаа нь болохоор Annihilation байна. Яг л чиний төрлийн кино байна л да. Чиний үздэг ТV шоу мууны төрлийн тий. Тийм. Science fiction-ээр дамжуулж хүний мөн чанарыг ингэж судлах гээд
Хүний мөн чанарыг харуулах гэж оролдог тийм л кино юм билээ. Тэр нь ч гоё санагдсан. Би болохоор айгуу тийм өнгөрсөн рүүгээ өнгөх айгуу дуртай байхгүй. Тийм түүч бас гоё шүү. Comfortable. Тэгээд нөгөө Arrival гээд хэдэн жилийн өмнөөс гарч ирсэн шүү дээ. 16 онцлог гарч ирсэн. Харгийнхантай яв. Тийм, харь гаргийн ирсэн нэг хилээ зааж маах гэдэг нөгөө Суперменийн найзыг тоглодог эмэгтэй тэгээд нөгөө Avengers-ийн Hawkeye тоглодог залуун тэр гол дүрдэн тоглосон. Тэгээд тэрийг үзээд нэг онц санагдааг эсвэл ханаагүй бол Annihilation бол яг л таалагдах байх. Тэгээд найрлагч нь хэлж байгаа ч гэсэн ер нь киноных нутх нь болохоор ингээд нөгөө муу нохоодод нь шар тас тогтгүй гэдэг шиг тийм хүн яагаад ингээд гоё байгаа юмыг аваа авчиж чадахгүй заавал ингээд өөрийгөө балалж идэм бэ гэж. Жаргалтай газар хүн тогтдоггүй гэх шиг. Тийм self destruction тухай гэдэг байгаа байхгүй. Сонирхолтой л кино байлаа. Энэ жил угаасаа odd science fiction гарааг болохоор Annihilation бүр таалагдсан юм уу? Магадгүй хамгийн сүүлд бол надад Interstellar л гоёсэн. Interstellar-ыг би нэг л удаа үзье. Тэгээд анзаацаа гэж ятсан шүү дээ. Тэгвэл тэр л хамгийн маш тэтгэргүй гоё science fiction са. Өнгөрсөн жил таалагдсан кинонуудаас хамгийн спешиал нь гэх юм уу да хичнээн жилүүлж гарлаа да. Incredibles-ийн 2 дугаар анги. Супер баатруудтай гэр бүл тэгээд тэдний одоо гэртээ бөгөөд ажил дээр ер нь амьдрал нь яаж жоохон өнгөрдөг талаар гардаг юм анимашн киноога. Олон жилийн хүлээлтийг үнэхээр хөсөрдүүлээгүй хөгжилтэй бас сонирхолтой гоё кино болсон юм шиг надад санагдсан. Цааш дараагийн ангууд нь ч гэсэн тэгээд 10 жил хүлээлэг бол бий л төвчээртэй хүлээхээр тэнэг авсан. Ирээдүйд ч гэсэн хүүхдүүд болон эцэг эхчүүдэд одоо айл айланд нь үзээд гой сонирхол татгаар тийм кино хэвээрээ байгаасаа л гэж бодож байна. Incredibles-ийн 2 дугаар ангийг одоодсон чинь нөгөө нэг яг дурлалынхаа нүдээр хараад бас бодоо хэлсэн юм байна л да гэж санагдаад байна. За нэг уулын бугыг хараад унсан байраа голох нэ. Одоо киноных нь одоо ингээд нэг 3 ийм set piece action нь гуруула ямар нэг юм яг зогсоох байгаа байхгүй ингээд нэг том машин байсан, галт тэрэг байсан, тэгээ сүүлд нь тэр зав. Тэгээ дундуур нэг жоохон тулаантай хэсэг байсан. Үндсэн сөрөг дүрийнх нь мотивац буюу яагаад тэр юм хийж байгаа нь бас жоохон сул байсан ч гэдэг юм уу тийм. Хүмүүсийн бицэн ярьсадаг сонсоод бас нэрээ тийм байх шиг боддог юм хэлээ таарлагдсан шүү. Яг миний хувьд бол акшн гэхээсээ илүүтэйгээр хэлсэн шүү дээ. Өөр насны олон хүүхэдтэй байх тэр болгоно тэр хүүхдүүдийг хараад хажуугаар нь ажиллаа хийх ямар хэцүү байдаг тэр нюансыг харуулсан болохоор надад гой сонирхолтой санагдсан. Одоо амьдралтай илүү ойрхон факторууд нь илүү надад таалагддаг хүрсэн гэх юм да. Тийм эхний кинон ч гэсэн супер хүчтэй болохоос зүгээр нэг айлын амьдралын тухай л хэлсэн шүү дээ. Тийм. Дараагийн надад таалагдсан кино гэх юм бол Ready Player One. Үйл явдал нь 2045 онд болж байгаа уран зөгнөлт кино. Миний талаар чи нэлийн дэлгэрэнгүй ярьж байсан тийм. Стивен Спилберг найруулсан бүх 80 2000-ад оны референсүүдийг шингээгээл маа үзээд баг насаа сан тэгээд мөнгөө гэх. Шүүн зэтрийг хараад тахт бол ингээд нэг амар тийм сэтгэл зүрхэн их шингээг онц биш кино бол гэсэн дүгнэлтийг авсан шүү дээ. Үзээгүй тэгээд. Яа би бодохдоо ингээд сайн кино үзэж явах нэг тийм яг өөр тохиолдож исэн гоё мэдрэмжүүдийг гаргаж ирэхээр үзэх шүү дээ. Хүртээмжтэй санагдсан болов гэж бодсон л доо. Өмнөх подкастн дээр чи ярьж ирсэн шүү дээ. Нөгөө ном эсвэл киноны франчайзын фанууд нөгөө сиквел цувралууд үзэж байхдаа нууц тийм жижиг деталуудыг харахтаа яг нөгөө мэддэг сэдвэрээ шалгалт өгч байгаа юм шиг тийм сэтгэл ханамжийн мэдрэмж авдаг гэдэг. Тэгээд тоглоом тоглож байгаа болохоор нөгөө тоглоомонд орсон байгаа тэр нэг дэлгэцний наадах мэдрэмж сэтгэл хөдлөлийн тэр болгон дэлгэцний цаана тоглоом дотор бол тусгал олж гарч ирээд эдгүү штэ. За чи жишээ нь юу тоглолт вэ? Mario. Гэт ямар тэнэг асуулт вэ? Anyway, Assassin's Creed, Brotherhood хамгийн ихний тоглож байсан Assassin's Creed нөхөө. Тэгээ дараа нөгөө нэг бахан улаан хувцастай нөхдүүдтэй зарим дээр гарч ирэлэдэг. Индиан гарч ирэлдэг чи ямар нөлөө? Америкт болоод шүү дээ. Тэрс амар лаги байсан. Надад эсвэл тийм faulty version харсан. Anyway, тоглож байхад мэдрэгдэг мэдрэмжүүд тэр болгоо нөгөө тоглоом дотроо гарч ирдэг баг. Ready Player One тэр нэг түгжигдсэн мэдрэмжийг ингээд дэлгэж нээж өгсөн гэмээр санагцсан. Амар хүүхдийн кино юм шиг санагдаадсэн шүү дээ. Одоо насан туршидтын гэдгээр заавал тийм садар самуу юм өвчлөл гэсэн илүү биш юм нэг ёс суртахууны хэцүү шалгуур асуудлуудтай өвчирдгөө ч юм уу. Тэг зүгээр л нэг залуу явж байгаа л аяллахаа төгсгөл нөгөө хайжсан юм олж аваад охинооч аваад найзуудчлал нэг. Гэхдээ яг тийм хүн болгоны амьдрал тийм адрамаатай, ирээдүйтэй хэцүү чаленж юм байх албагүй үстэй.
хөөрхий энэ хүүгийн амьдрал нь тэртээ тэргүй тоглоомноос гадуур 2045 он гэхэд бүр ингээд амьдарч байгаа орон сууц нь ийм агаар дээр яалкан дээр тоглоом үлгцсэн юм шиг тийм шонгийн модонд богоончгнууд байрлаж байгаа чиний. I'm pretty sure тоглоомноос гаднах амьдрал нь жоохон тиймэрхүүл байсан байх л та. Гэхдээ миний хувьд бол бодит амьдрал тэгээд энэ virtual reality гэдэг чинь тийм энэ хийсвэр ертөнц хоёрын хослолыг нэг гоё мэдрэмжтэй чадварлаар гаргаж ирсэн кино болов гэж бодсон. Ер нь бусад одоо ингээд 80-аад оны ностальжи гэдэг чинь тий одоо энэ юм айгүй их биш тий. Eat байсан, Stranger Things гэл тий. Тэгээд чам тийм үед нээр хүчилсэн гэсэн зүйл гайгүйсэн. Амар shoehorn гэдэг чинь тий. Тэгээд нэг хүчээр оруулсан шиг трейлер дээр нүртэл ингээд дуртай дүрчин байж магадгүй ийм олон дүр байна гэж хэзэлгээл байгаа шиг. Надаа нэг тийм хүчилсэн юм шиг санагдаагүй харин ч natural яг өөрийнхөө урсгалаар явж байгаа юм шиг л гоё сонирхолтой л байсан. Чод ямар агсан төвшний шалгалтай байна. You know I'm a blockbuster bitch. Биш чамайг ч нөгөө нэг амар оны шилдэг кинод хэлж байгаа болохоор чинь амар reason байх юм болов гэж бодож яадаг гэж байгаа. Challenge хийгээд maybe I should watch this movie гэж бодохоор юм хэлэх юм болов гэж бодох юм. Үгүй дээ би хэлдэг штэ кино үзэж байхдаа нэг тийм хөнгөн үзэл нэх гоё амарлан тавьчаад ирсэн юм шиг гэхээр кинонод үзэл that's it. Тийм хэцүү төвөгтэй юм бодогдуулахаар тийм кино үзье гэвэл үзнэ л дээ зүгээр амьдрал төртөө тэргүй нэг амар сайхан үлгэрийн орон биш тийм болохоор кино бол миний хувьд escape гоё хөвчлөлтэй зугаатай юм үзнэ л дээ гэж боддог. Гурав дахь кино минь Mortal Engines гэдэг их өрмөц кино байна. Тавчондоо бол House Moving Castle гэдэг шүү дээ тий нөгөө Япон анимашн. За тийм. Тэрэн шиг хот тосгонууд нь юм явдаг ууран хөдөлгөөртэй тийм механизм гэх юм уу та. Тэгээ томууд нь жижигээ залгиж ам зуудаг гэхүү дээ. Яг хөө Эдэн гэдэг нь том хот явж байгаа шүү дээ тий. Тэгээ урд нь тааралсан жижиг хотхныг аваад одоо хэрэглэж болох юу л байна те эд ангийг нь хайлуулдаг юм уу хэрэгэлдэг юм уу хүмүүсийг нь хүн хүчтэй гимтчлээ ашиглаж болох бүх юмнуудыг нь ашиглаж байгаа одоо барууны орнууд ч нөгөө бусд орнуудыг колончлдаг байсантай л дагаар нэгэн бүх гэх юм уу та. За. Тэгээд нэг гоё адал явдалтай ном уншсан юм шиг болсон. Өөрөө бас яг нөгөө би нэг тийм дундад зууны үеийн экспедицүүдийн талаар номнууд байдаг шүү дээ тий. Далаад аяллаар гараад шинэ газар нутаг нээж болол тэнгуут нь тэнцэн нутгийн индианууд нь амьдарч ангууд очиод өдөртөө байлж байлтал. Ерөнхийдөө энэ кино нэг тийм steampunk кино аахгүй юу? За. Яагаад ч ингэж тухайн үеийн тэр steampunk юм авиатор нүдний шилнүүд байдаг шүү дээ тийм бүдүүн хүрээтэй. За нэгдүгээр даны үеийн нисгэгч шиг. Тийм хар сарнагийн амрах зүгээд идэх шиг. Тийм нүдний шилтэй хүмүүс айгүй их гарч орол. Би өөрөө бас яг тэр 19-р зууны freak show, steampunk, цирк мэрк гэсэн юм их татагддаг болохоор надад айгүй гой санагдсан. Тэгээ энэ кинон дээр юм сонин юм хагас механик юм шиг юм далавчтай сонин даавн цаасан мас онгоцод гардаг байхгүй юу. Амар тийм эргээд баг ахта тэр уншдаг байсан номнууд уншиж байгаа юм шиг бүр яг өнгөтөр нь харж байгаа юм шиг тийм гоё мэдрэмж төрсэн. Урт мөртлөө уудах зав ерөөсөй гараагүй. Тэгээд нэг тийм тааж тааварлаад амархан нэг клишэ кинонууд байдаг шүү дээ тий. Одоо муу залуу гарч ирнэ одоо муу залуу дарна гээл. Ерөөсөй totally team кино гэж утсан шүү дээ. Гүү юм уу? Тийм. Угаасаа л tragedy биш юм чинь яаж хийж байгаа л муу залуучуудаа дарчиж байгаа санууд нь ялж байгаа. Гэтэ дундх үйл явдлууд нь дараа нь яг одоо ийм болох гэж чинь гэж ингэж think forward гэх юм уу өөртчилж бодож хямрах тийм завдал өгөхгүй байхгүй юу. Заримдаа ингээд нэг гоё кино үзээд яанаа ингээд гүйлгэж хармаар санагддаг шүү дээ тий. Ялангуяа кино театрт тэгж болохгүй. Нэг гоё үе дээр явж байгаа юмсан бити дуусчаасаа гээл тийм өөртчилж санаа зовж стрессдэх ердөөсөө завдал өгөөгүй. Гоё содон кино санагдсан. Шинэ одоо нэг тийм маш specific одоо fetish тал зориулсан кино юм байна шүү дээ ерөөсөө. Юу нь аль тийжилж болж шүү. Харин Mortal Engines-ийг гайхах тэр нэг онц юм сонсогдохгүй алгасгаад асуудалгүй кино юм байна гэж бодсон. Чи амар ингээд яриад тахаар бас би одоо ямар ч ачин үнэтэй подкаст хийгээд байгаа гэж боддог. Мэдгүй яагаад ч юм амар гой дотн мэдрэмж төрүүлсэн кино үзэл. Гэсэн мөртлөө өрдөн үзчихсэн кинодоос огт өөр. Би олвол үзээрэй л үзүүлмээр. За тэгээд 18 оны болохоор битэр топ таалагдсан кинод бол энэ шүү дээ тийм. Одоо 2 дугаар зэрэглэлийн жигсаалт руу орох тийм. Яг хав амар таалагдсан бол биш. Гэтэ ингээд үзэхэд бол нэг юм олж авахаар сонирхолтой санагдах юм кино. Үзэрэй гэж зөвлөхөөр.
За би болохоор энэ They Shall Not Grow Old гэдэг нэгдүгээр дайны тухай баримт кино. Тэгээд сая гарсан Aquaman-ыг санал болгоё гэж бодож байна. Oh, how low have the mighty fallen. Би яагаад гэдгийг тайлбарлацгаая. За They Shall Not Grow Old-ийн хувьд бол дэлхийн нэгдүгээр дайны 100 жилийн энэ жил болж байгаа дайн дуусны 100 жилийн. Happy anniversary. Шишал арв please. Тэгээд тэр дайн тулж ирсэн байсан хүмүүсээс нэг ч удаа амьд үлдээгүй ингээд бүтүү ингээд солигдсон байж та одоо. Sorry. Yeah. Oh, did I hurt the inner historian in you? Тэгээд баримтат кино гэхээр л ингээл нэг түүхчид яриад нэг эсвэл ингээл нэг сүртэй voice over хоолой юм уншаал байдаг шүү дээ тийм. Ялангуяа одоо бидний үздэг 2 дугаар дайны одоо DM Победиг юм бол хөвчлэн тийм байдаг. Энэ болохоор тийм биш нөгөө тухайн үед байсан ахмад дайчдын яриа мэрэ юмд ингээд үйлчлүүлээ зүгээр хүмүүсийн яриагаар л ингээд баахан хүмүүсийн яриагаар үйлчлүүлээл бичлэгийг үзүүлээд тэгээд бичлэгийг үзүүлэхдээ киноныхын талаас авахлаад өнгөтэй болж байгаа заяа. Тэгээд тэрнээс өмнө хар цагаан байсан юм уу? Тийм. Нэгдүгээр дан гэхэр чинь бид нар дандаа хар цагаан бичлэг үздэг үстэй. Тэгээд өнгө оруулаад гарч байгаа бичлэгийн юм дээр ингээд хүмүүс ярьж байгаа бол нэг жижиг яриаг нь оруулаад бас нэг юм хэсгээс ингээд жордон дээр хүмүүс ингээд сууж байгаа байхгүй юу? Зүгээр юм нэг хэц татсан шиг юм. Тэгээд хүмүүс суугаад ингээд бийцэж байгаа талаар гараад тэрийг нь хугарж унаад хүмүүс ингээд баастайг автчихсан байж байгаа. Тэгэл тэнгүүд тийм зураг бичлэгийг үзүүлгүүт ингээд хугарж байгаа чимээ орлаад хүмүүс хашгираал дараа нь инээлтэл амар тийм амьдлаг болгоцсон байхгүй юу? Тэрнийх гоё байсан. Тэгээд яг Монголоос холуур өнгөрцөн тэгээд чамаас хүртэл харагдаж штэ чиний хандлага хүлээж авч байгаа байлаас гэсэн маш олон жилийн өмнөх үйл явдал гадаад хэлтэй гадаад соёлын гадаад хүмүүсийн нэг өөр нэг тийм дайн байсан гэд тийм байсан ч гэсэн нэг тийм хүн чанарыг нь үзүүлсэн нэг тийм сонирхолтой байсан. Яг нь BBC-гийн тэгээд энэ Английн цэргийн музей зүзээ Питер Жаксоныг дутгаараа зөвхөн англичуудын талынх тэгээд хүмүүс нь анх цэрэг сайн дураараа илсээд нөгөө карантинлагдаад цэргийн бэлтгэл нь ямар байсан, фронтер авчих ямар байсан, тэнцээ байх, ямар хамт яриад сууж байгаа чинь буудуулгаднах ямар байсан бэ гэл хөвгөлтөө нь хэцүүг нь тэгээд бүр ингээд 7 хоногийн зарим үед нөгөө ингээд ээлжин солигдоод фронтоос хоошоо буцаж очино. Тэнгүү чи нөгөө зарим нь насаа дараад очсон 16 толготой ихвчлэн 18 өстэй залуучууд тэгэл бие үнэлэгчтэй яаж уулзж исэн гэл анх удаа гэдэг ярьж байгаа байхгүй ингээд бид нар ингээд нөгөө цагдаад байдаг ч юм уу цэрэгт байд ингээд ах нараараа ингээд гоё юм яриулахаар ингээд гоё юм ярьдаг шүү дээ. Яг тийм яриануудаар ингээд хийсэн кино байхгүй юу. Тэгээд Питер Жаксон найруулсан нөгөө бөгжний эзний чинь. Тэгээд бүр 200 цагийн хар цагаамшлаг 600 цагийн ярилцлага ингээд 200 орчим хүний ярьсан удаас ингээд шилж сонгож хийсэн ингээд бүр 15 оноос хийж хийсэн кино юм блэ. Тэгэхээр надад бол их тэр нь бол хүрсэн юм. Наа чи ер нь юу юм шүү те нэг тийм гоё содон хүмүүсийн түүхүүдийг нийлүүлээд матажилцсан. Тийм. Заавал содон гэхээс илүү тэнд байсан хэдэн сая хүмүүс юг туулсан юм гэдгийг л жинхэнэ хүмүүсийн хоолоогоор дамжуулаад үзүүлсэн. Яг уу тэр маш том түүх үйл явдлыг бүрэн харуулсан кино үгүй зүгээр хүншүүллийн маш сайн хэлсэн хүмүүс тэнцээ байхдаа юу мэдэрдэм бэ гэдгийг илүү сайн үзүүлж чадсан кино юм гэж бодсон. Тэгэхээр баримтат кино гэдгийг бас их юм сонирхолтой л оо дид жанр гэх юм тийм болж байгаа юм л да. Ингээд газрын зураг дээр үзүүлээд тэдэн сайн тэнцээтэй гэж дайраад гэхээсээ илүүтэйгээр тэнцээ байх яг тийм л байсан тий. Аккаунт тэр нүүрэн дээр ингээд харахтаас ирээд бид нар баахан харах халаад тэгээд тийм л юмнууд байгаа байхгүй юу. Тэр нь надад айгүй сонирхолтой санагдсан. Тэгэхээр бас нэг сонирхолтой баримт кино үзье. Өөр хандлагаар ингэж approach хийсэн кино үзье гэх юм бол энэ They Shall Not Grow Old буюу одоо энэ хүмүүсийн түүх одоо ингэж хөширч бүдгэрч ард хоцрох ёсгүй гэсэн утгатай ийм киног үзээрэй гэж зөвлөе. За, чиний шоолоод байгаа Aquaman-ыг одоо ярий заяа. Тэгэхээр энэ жил надад бол хамгийн таалагдсан Black Panther байна. Тэгээд Incredibles-ийг яг 3 төвж болох юм. Номер 1-т бол Aquaman байсан. Чи сая энэ жил таалагдсан кинод ярьсан 3-ыг. Яг супер баатартай кинотой хөдөлж байсан. Гэхдээ тэдний ингэж амар recommend хийгээд хэмжээнд биш. Aquaman бол тийм санагдсан. Би бүр review хүртэл бичээд пэйж дээр оруулсан байгаа. Мөнгөн гэж пэйж дээр ороод яах юм бол кино review гэдэг би альбом нэгсэн Aquaman review бичсэн оруулсан байгаа. Тэгээд энэ Wonder Woman Justice League гэдэг DC-ийн сүүл гарсан хэд нэг л аргу байгаад байдаг. Marvel-ийн Infinity War, Guardians of the Galaxy нэг л хошигнол явган хэрүүл нь маазран тэрнээс нэг наалж өгдөг таалагддаг нэг. Тэгээд энэ хоёр
DC Marvel гээд хоёр том өрсөлдөгчдийн кинодын төгсгөлүүд нас ерөөс нэг болж өгдөг ингээд нэг тоглоом хүмүүс нэг очиод байлдаад байгаа шин ямар ч нэг тийм жинхнээсээ аюулд орж байгаа юм байхгүй нэг стейк гэж яддаг шүү тий. Энэ хүн ялахгүй бол бүх юм баларлаа гэсэн мэдрэмж өдр нэг байхгүй. Тэгээд Infinity War дээр хүртэл ингээд зарим баатрууд ингээд далаг болсон ч гэсэн чи Marvel кино шүү дээ. Дараачийн тэр бүх трейлерыг гараад ирж шүү тий. Ямар ч нэг сэтгэл хөдлөл юм ингээд байхгүй болчиход байгаа байхгүй юу. Aquaman-ийн хөдөлгөөр ингээд нэг хошгинох гээд хит ядсан юм байхгүй. Дөрүүд нь ингээд хийж байгаа юм аа, зүтгээд байгаа юм аа. Яагаад тэрэндээ зүтгээд хичээгээд байгааг нь тодорхой харуулсан. Тэгээд маш сонирхолтой юм адал явдалтай кино байсан байхгүй юу. Тэгээд анхнаас авахлаа тий төрхөөс авахлаад амьдрал нь яваад ингээд туйлтай хүрээд эцсийн тэмцэл нь хүртэл ингээд амар бууртад. Тэгээд тэр дүрийнх нь адал явдал яваад байгаа. Тэгээд яг Wonder Woman тэр тийм байсан ч гэсэн ингээд төгсгөл нэг шал өөдөртэйс шүү дээ. Нэг яагаад Wonder Woman 2 дугаар танд гарч ирээгүй ч гэдэг юм те. Эсвэл алаадагаа герман зэрэг чинь мастай адилхан амьдрчил яаж байгаа хүмүүс шүү дээ ч гэдэг юм те. Ингээд тиймэрхүү disconnect их мэдрэгдсэн. Aquaman дээр болохоор тийм байгаа ингээд хамаг явал халдсан яг. Дутагдлаад л болохоор ингээд ганцхан кино тэтэрхий их олон юм багтаах гэж оролдсон. Aquaman үзчих тэр нөгөө нэг сонин шаргуулчин толгойтой муу дүрийн баатар гарч ирсэн шүү дээ тий. Бэж юу лээ. За нэг хар залуу байсан шүү дээ тийм. Яг тэр үеийн нөгөө стенүүд гараад ирсэн чи надаа яг Power Rangers үзэж байгаа. Тийм. Бол нөгөө дүүтэйгээ тэр чи тулж байгаа шүү. Тэр дүүх нь ховцсон тэрс чи нэг л арай л дээр үеэс ирсэн ховцсон тэр шиг байсан. Аргагүй л нөгөө суурин комикс юм болохоор үнэхээр гоё series те яг чиний яриад байгаа нэг амьдралтай ойрхон тийм хэцүү хүнд шалгуурууд адал явдлууд байхгүй болохоор их тиймэрхүү л юм да. Гэхдээ Aquaman-ийн ертөнцийг бол надад таалагч би огт бодоогүй ингээд Атлантас очиж том хот очиод тэгээд амар Blade Runner 2049-ийн хэсгээс үзэж байгаа шиг санагдаж байгаа байхгүй. Зэвүүн юм synth яваал амар high tech цэргүүд нь ямар ч зэвүүн хувцастай энэ гэл ирсэн. Тэгж бодогдоод тэгээд тэр 7cc нөгөө 7 тэнгисийнх нь хаан тусууд хүртэл бүгдээр үздэг сонирхолтой байсан шүү дээ. Тийм ингээд тусын өөр өөрсдөгс юм стилтэй. Тэднийг уулан жоохон дэлгэрүүлсэн бол. Харин тэр Aquaman ингэж 3 кино игээд тэр болгоно ингээд explore хийсэн бол надад бүр амар гоё санагдсан юм. Тэр бол тэр сүүлийнх нь тулаан бол бүр ярих ч юм биш ирээсэн. Гоё байсан. Урт байгаас л гэж бодсон. Ялангуяа тэр нэг Aquaman гарч ирэхээс өмнөх тэр тулаан бол амар гоё явж ирсэн ирээсэн. Тэгээд Aquaman бас бусад fictional character-уудыгаа бодоход нөгөө folk tale гэж байдаг шүү дээ. Тэгээд нөгөө явах дүлгэр гэдэг шиг нөгөө бүртж байгаа гоомарл гэдэгтэй л адилхан бас нэг төрлийн соёлын элдв янзын байгалийн үзэгдэл ч юм уу те дээр үед чинь нэг тиймэрхүү өөрснийхөө тайлбарлаж чадахгүй мэдхгүй юмнуудыг ингэж үлгэрийн дөрүүдээр төлөөлүүлдэг байсан. Тэгээ тийм нэг бас хөөрхөн соёлын фактор яваад байгаа мó гэж надад санагдсан. Thor War дээр бас нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Яг тийм бурхантай баатрууч яг нэг тийм л байдаг шүү дээ тийм. Гэхдээ review дээр бичснээр ч гэсэн хэлсэнтэй дахиад хэлэхэд Thor, Wonder Woman тэгээд Superman-ийн ертөнц центрийг ингээд үзэхээр бол сонирхолтой бастай. Гэхдээ ингээд нэг хоосон санагдаад байдаг. Atlantis бол ингээд хүмүүс амьдэрдэг байдаг газар шиг санагдсан байхгүй юу? Тэр нь надад их гоё санагдсан. Тэгээд үзхийг үнэхээр хүссэн бас их шалтгаан их бол Jason Momoa байсан. Тийм маа найз хүн нэг шоолоод байгаа. Drogo гэх шиг. Тийм Aquaman-ыг бол би Blu-ray-ийн гарахаар бүр дахиж үзье гэж боддог. Marvel их кинотыг тэгэл Justice League Wonder Woman гэсэн гац үзэл болчихж байгаа байхгүй юу ингээд. За ойлголоо. Дараачих кино гэж боддог. Aquaman-ыг дахиж үзэх нь илүү гоё анзаарах. Яг найрлагч нь болохоор нэг жоохон тийм арилжааны кинод хийгээд л нөхөр юм билээ л дээ. Тэгээд хаач гоё кино хийсэн шиг санагдсан. Найрлагч чинь яварч bias-г үзэхэд бол арай special болж чадсан ч гэсэн. Wonder Woman-ыг л боддог. Тийм хамаагүй special байсан. Надад бол энэ жил таалсан. Ер нь хамгийн таалагддаг супербатруудтай кинод нэг бол болж чадсан шүү. Тэгээ бас нэг хоёулангийнх нь хөрхийн гоёрлог байх шиг байна л да бас. Үнэн ч байж юуны магадгүй гэсэн хүүхдийн нэг хөв байдаг штэ тий. Өвлийн үгэн байдаг гэдэг шиг тийм лусын дагн тиймэрхүү итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг штэ тий. Харь гаргийнхан байдаг ч гэдэм үү нэг тийм. Ягаад юу нь байж болохгүй гэж гээд. Тий надад бол ертөнцөл их таалагдсан. Чи бараг л юу н Атлантисын дор юу байгаа бол гэж айгу бодсон багтай. Үгүй тэрнээс зүгээр тэр нэг нөгөө бахан тэр 7 улсыг нь илүү ихийг үзүүрийн байлдахыг хармаар юм л гэж бодож байна надад. Миний тэр доторх 10 настай хүүхд бол яг үнэхээр сэтгэл ханаж авчаад байгаа байхгүй юу. За чиний Б зэрэглэлийн кинонууд одоо. Минийх гэх юм бол Tomb Raider. Шал хачин болсон гэх юм уу?
Чи ер нь надаас I'm a илүү different person. чи ер нь надаас илүү видео тоглоомын кинонд дуртай юм байна тий. Assassin's Creed-ийг багтаад гарч үзсэн надаас ч сонирхсан гэсэн. Би өөр төгсгөлийн санахгүй нэрээ. Neither do I. Tomb Raider-ийн юунд таалагдсан гэхэлэр адал явдал нь айгуугай хүчтэй байсан. Кино эхэлж хахад эхний хэсэг дээр нэг treasure hunt гэх юм уу да юу гэх юм хөөцөлдөж тоглож байгаад шагналаад нэг team хэсэг надад бол хамгийн гой санагдсан. Нэг тийм хайдаа нэг гой паркур хүмүүс өсөрч цавхчаал яг гой адреналин ялгаруулсан сцен үзэх их гоё өгдөг. Яг таалагдаагүй юм нь юу гэхэлэр төгсгөл нь anticlimactic гэдэг штэ тий. Нэг тийм урам хугарсан дуусан. Гэхдээ акшн нь бол үнэхээр хүнийг уйдаа харахгүй гоё хэсгүүд байсан. Би өөрөө бас нэг Tomb Raider-ийн тоглоомнуудыг тоглож өссөн гэж бодлоо ярихгүй гэсэн тоглож байгаа хүмүүсийг харж өссөн байхгүй. Өөрөө би жоохон бахт амар тийм юм юмнаас амархан айдаг. Одоо ч гэсэн аим шиг дургуй штэ тий. Тэгээ цочиж мачгаар тий шүн айгүй зөөдөлдөг хөхтэйс байхгүй. Тэгэхдээ хүмүүсийг тоглож байгаа тоглоом айгуу гоё сайн тоглолт тий даалгавраа биелүүлж чадахгүй болгоомжтой за одоо яг ингэ заа юу гэж хоорондоо ярьж байгаа л нэг ээлжээр тоглож байгаа гэдэг тий. Яг нэг тийм поронуудыг тоглож байхыг хараад өссөн болохоор бүр үзийгээ цаанаасаа дотор гэж игдээд заахгүй юу. Тэр утгаараа үзсэн. Гэхдээ тоглоомнуудыгаа бодвол арай ангид л байсан л та. Гэхдээ үзэрэй гэж бол зөвлөхөөрөө цаг зав бас сонирхол нь байгаа бол. Гэхдээ ингээд кино үзэж байгаа төгсгөл нь тэнэг гэдгийг мэдчихэж байгаа сонирмод байхгүй. Яг нөгөө эцсийн үр дүн биш яг тэр үр дүнд хүрэхийн тулд чи юу туулсан бэ гэдэг нь чухал гэж одоо хүмүүс яриад байгаа шүү дээ. Дараагийн үзэрэй гэж зөвлөх кино бол би өөрөө үзээгүй. За. Гэхдээ хоёлаа өнгөрсөн подкастн дээр ярьж исэн Bohemian Rhapsody. Freddie Mercury-гийн талаар кино. Би постеруудыг нь хараад үзье гэж бодсон гэж. Тийм амархан тий. Өөр постеруудыг нь харснаас биш яг трейлерыг нь үзээгүй л өнгөрсөн подкастн дээр нэлээд том юм ярьсан байлээ. Тэгээд энэ кино ч гарчаад бараг сар болсны дараа энэ удаа одоо Монгол кинотеатрууд бараг бүгдээрээ тоглуулж байна уу яаж юм хэлэх гэж байгаа юм биш үү амар сайн. Хоёулаа яг подкаст хийж байхад Монголд энэ гараагүй те гэдэгчсэн чинь Prime Cineplex дээр гарч исэн байлээ. Тийм би яг подкаст хийсэн сэдвэн хоногийн дараа харсан чинь хөөрхөн минь ганцаархна Prime Cineplex гарч исэн байлээ. Тийм театртай болсон юм марчаад байгаа юм шиг. Тэгэнгუთ ерөнхийдөө өргөө яадгүй гэхлээр тийм promising те мөнгө олох магадлал өндөртэй кинонуудыг төрүүлээд гаргачаад байдаг байхгүй юу? Тийм бол яага Монгол кино гаргаад тийм. Тэгээд кинотеатрууд одоо бүгдээрээ гаргаж байгааг бодоход бас үзэхэд илүүдэхгүй бах. Ер нь трейлерыг нь үзэж хахад хоёлаа ярихтаа нөгөө нэг гей байсан өвчин туссан өнгөрсөн гэдэг дээр л нэг их мэддэм шиг ярьсан болохоос бас тухайн үедээ хинийч гаргаж ирж байгаагүй шин концептуудыг дуун дээр гаргаж ирж амьлуулад бүр нэг тийм өөрийн гэсэн садан signature style гэж ярьдаг штэ тий. Бүр бус одуудаас шал өөр, хувцалт нь ч өөр, бие авч явж байгаа ч өөр, одоо өөр race гэж одоо юу гэх юм бэ? Арьс өнгө нь хүртэл өөр тий. Тийм содон тод характер яаж тийм нэр алдрын өндөрлөгт хүрсэн гэдгийг бас айгүй гой харуулж байгаа юм шиг лээ. Гэхдээ нөгөө гол шүүмжлүүд нь түүхийг жоохон гойволцсон гэсэн чинь тэр л миний хамгийн том turn off болчиход байгаа хэрэг. Тэгээд кинон дээр гоё үзүүлсэн юм үнэн бол гоё л ихгүй юу. Тэгээд зарим нь хотлаа гэхээр аль нь хотлаа юм. Тэр нь бас хотлаа юм болов ингээд нэг миний нэг түүхэн дүрийг нэг боддог юм гэж жоохон балах гэдэг байгаа хэрэг. Одоо жишээ нь Чингис хааны тухайг зөвхөн Сергей Бодровын киногоор мэддэг бол яах вэ тийм. Гэхдээ юу юм л та түүх гэдээ ярихаар бас айгүй сонирн байхгүй юу? Одоо жоохон сонин жишээ татаад одоо христийн шашинтай хүмүүс гэдэг чинь дотроо Мормон тэр нэг баах урсгалууд католик яасан Яховагийн гэрчүүдэд тэгвэл эцээдтэй нэг ном уншиж байна. Дийлэнх нь нэг библи уншиж байгаа мөртлөө ингээд бүгд тэр номныхоо өөрөөр урсгалуудыг preach хийгээд бусдуудаа заагаад явдаг ч гэх юм. Тэрнтэй адилхан түүх гэдэг чинь бас яг хэн бичиж байгаа гэдгээс нэлээд хамаархан шинэ санагд юм аа. Одоо хоёлаа яг нэг юм руу харж ий те. Тэгэнгუთ ингээд энийг зур гингүүт бас яг адилхан өнцгөөс зурхгүй л байхгүй юу? Тийм л дээ. Гэхдээ жишээ нь хүн зурж байгаа бол хоёлаа хоёр нүдтэй л зурх нь шүү дээ. Яг тэр чинь нэг ерөнхий трэйтүүд нь байхгүй. Биш ингээд яг факттай юмуд нь факттай чиглэл гэж л хэсэж байгаа юм л да гэж нэг жоохон. Гэтэ би бол үзчихэл таарна л да энийг. Оскарт дэвших нь баг тодорхой кино гэж бодоод байгаа юм чинь. Тэгээ тийм болохоор ер нь бол үзэхэд өстой илүүдгүй кино юм шиг санагдсан. Чи ч гэсэн санал нэг байгаа юм байна. Үзэн гэж агуутаад. Гэтэ би нөгөө ял үзчихэл санал болохгүй шийдэг л байна. За 18 оны тухай ярьлаа. Ер нь бол маш олон
ялангуяа супер баатартай кино бол зөндөө гарсан. Тэгээд Venom тэр үзээд бүр яа цагийн гарц Predator шалгах чинь байсан гэл юм. Яриад үлс кинод байна. Тэгээд заримдаа нэг яг тухайн үедээ үзэл дараа нь бүр эргэж цадахыг ч хүсэрүү кинод байх юм уу байх юм бас. Хүмүүс шиг л гэж тэ. За одоо 2019 оны тухай яриа. За. Энд чи бол бид нар нэг яриад их юм байхгүй юу? Одоо ямар үзээгүй юм а тэр тийм болно гэдэлтэй биш. Тэгээд эх жилийг хараад тахт бол ер нь 3 төрлийн кинод бол нэлээ их байна л да. Нэг хэсэг нь болохоор нөгөө live action adaptation-ууд бидний хүүхэлдэйн киногоор юм а тоглоом үзчихсэн юм дээ одоо ингээд бүрийн хэмжээний кино болсон хөлбөр. Дараач нь болохоор супер баатартай кинод бол үргэлжлүүлээ зөндөө гарч байгаа. Тэгээд бөөн юм үргэлжилсэн ангууд sequel-ууд гарч байгаа. За live action-уудын болохоор Simba байгаа, Dumbo, Aladdin, Йой. Nickelodeon дээр гардаг гэсэн Dora the Explorer. Хоолаа гэж тэрийг үздэг байсан бол Орос хүүхэлдээ үзчихээр тэрийг үзчихсэн одоо Spite болсон. Тэгээд Pikachu, тэгээд Sonic-ийн киноос гарч байгаа билээ. Тэгээд энэ талаар хоёлаас жоохон бодлоодоо ярилцъя гэж бодохгүй live action adaptation гэдэг бол. Тэгээд би бол жишээ нь ингээд Sonic Pokemon 2-ыг нэх үздэггүй сонирхдаггүйс болохоор үзье гэж бодохгүй. Тэгээд энэ Disney-гийн бусад live action adaptation бол шал fail болсон юм чинь. Бүтлгүүлсэн юм чинь Simba, Dumbo, Aladdin гэд үзээд ийж логт бодохгүй юм ерөөс. Тэгээд зурагтаар гарч байхад нь л үзэл үзэх бах та. Тэгээд багын дуртай кинод одоо үзэх гэсэн дайжгүй л байдаг. Тэгээд өөр хөлбөрийн үзээд шал балалчсан шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээд би бол хүүхдүүдэд хүүхлийг нь үзүүлнэ үхээс нь сүүлд гарсан үсгэлж чинь сүүлд гарсан нөгөө John Goods-ыг хизээч үзүүлэхгүй л байхгүй тийм. Хүүхдээ болоод тэгэхээр өөр боддог ч болох юм лүү тий. Одоо үеийн хүүхдүүд намайг орхиод нэг тэнцээ телевизээр хөөсөж гэж. Одоо үеийн хүүхдүүд чинь хар багасаа л iPhone, iPad, таблеттай өссөн. Тэгээд график нь бол гол нь л доо бидний үзэж өссөн юм нэ. Ялангуяа энэ кинонуудын том standpoint нь компьютер график нь ямар гоё байсан хардаа байхгүй. Бид нэр 10 жилийн өмнөх компьютер график нь ямар гоё байсан хардаа гэдэг кинод гараад биширдгүү үзтээ тийм. За супер баатартай кинод одоо баахан байна. Marvel-ийн Spider-Man 2, Shazam, Captain Marvel, мэдээж нөгөө Avengers-ийн Endgame, Infinity War-ыг үргэлжлэл байгаа. Тэгээд Gambit, Dark Phoenix, New Mutants, тэгээ бас яг супер баатартай биш гэсэн нөгөө comic номын Hellboy шинэ кино гарч байгаа билээ. Залхаж гэнэ чи. Өөр юм үзмээр болж байна уу? Тэгээ яах вэ? Тэгээ би залхлаа гэд хүмүүс өөр төрлийн кино хийхгүй л гэж тэгэл гарсныг нь хөрхи үзэл байж байгаа тоо. Би одоо бас нэг жоохон бас ханчаалах шиг байна л да. Harry Potter дээр хоёулаа тэр ярьжсэн шүү дээ. Би одоо Harry Potter-ийн ертөнцийн мөртлөө өөр төрлийн юмд үзмээр байна гэдэг. Яг тэрэн шиг л юмтай л да. Ингээд зүгээр л нэг формулайк биштэй нэг дүртэй танилцлаа, дайсантай танилцлаа, CGI тултаа хэлээ. Дуусаа. Эсвэл хэсэг баатрууд байлаа, хоорондоо хэсэг хэрэлдлээ. Бид нар гэр бүл гэж бах ярилцлаа, CGI тултаа хэлээ. Дууслаа. Иймнаас өөдчихэд одоо нэг супер баатартай мөртлөө энэ нэг hard science fiction ч юм уу те. Эсвэл супер баатартай мөртлөө юм цэрэг райны орчин байлдаантай ч юм тийм ийм жанруудын юм нэг хөлсөн өөр л төрлийн юмд үзмээр юм л да. Тэгээд трейлеруудыг хараад байхад бол яг бидний өмнөх хэдэн жил үзсэн юмны л нэг үйлчлэл дараагийн шатчин юм харагдав. Ийм өвөрмөц тэс өөр юм байхгүй. Ер нь тэгээд бидний насны хүмүүсийн яг туулж өнгөртгөл асуудал байх л та энэ. Заримдаа хүмүүс чинь яг орчин үед юу болж байгаа тэрнээс нэг дор шууд нүрээ буруулаад нэг тийм өөрөөр амьдрах гинцэдэл төрдөг штэ тий. Facebook-ыг хааж магаал. Тэгэл хиппи болох нь болол тэрэн шиг арай нэг амьдралын үнд зүйл нь хамаагүй өөр чанартай нэг тийм дахин давтагдчихгүй хүч хөдөлмөр уур ухаан шингэсэн ямыг үнэлдэг болоод ирэхээр юм нэг хийхэд амархан хүмүүс үзэл тэр дорхноо ингээд мөнгө олцдог ийм киноч юу ч нэг сонирхоо болох хаад ер нь масаараа. Тий одоогоос ингээл супер баатруудын цаг үед амьдарч байгаа юм чи тий ингээд 80-аад онд амар их science fiction гардаг гэсэн 90-аад онд амар юм action heroes болсон 2000-аад оноос ингээд юм том franchise-ууд гарч ирсэн ч гэдэм юм тий. Бүгдийг нь үзээд техник шаардлагагүй санагдаад байгаа юм л та. Тэрнээс ч ингээд энийг үзье яаж байгаа учраас би амар онцгой гэсэн юм байхгүй зүгээр л
гоё кино үзье гэж хүсэж байгаа болохоор нэг жоохон юмнаас үүдчихэд юм л гэдэг байхгүй тийм. Яг нэг junk food идэж байгаа бас нэг хаа нэг гэрийн хоол дээ бидээ хэрэгтэй хилчлэгтэй. Тийм яг идчих тааш гоё л да. Тэгтээ бас нэг гэдэг шиг тийм одоо. Тийм. Яг л тийм л болоод байна л да. Одоо бидрийг хуурахад ер нь улам л хэцүү болоод шүү дээ. Би тэгтээ тэгэл 10 хэдээс бол бүгдийг хоо гэж үзэл явуулсан шүү дээ. Комикийн мэдхгүй юмуд ингээд долгон харцаалах ингээд байна. Жишээ нь Aquaman-ыг бол баг Jason Momoa-гаас л үзсэн юм бол. Бусдаар бол хүмүүсийн үгийг нэлээд сонсч ижлэгдсэн юм л. Тэгээд өөр одоо ингээд бүүн сиквелүүд гараад байна л үйлсэн ангууд Frozen 2, Lego Movie 2, Angry Birds 2, Secret Life of Pets 2, Jumanji 2, It 2, Godzilla 2, How to Train Your Dragon 3, Kingsman 3, Toy Story 4, тэгээд Star Wars-ын бас шинэ гарч байгаа. Би бас яг бодсон юм аа. Одоо амьдралтай холбож тайлбарлахад төсөл дээр ажилладаг хүмүүс байдаг шүү дээ тий. За. Төслийн менежер тэгээд хэрэгжүүлж байгаа ингээд офис руу гэх мэтчлээ. Тиймэрхүү хүмүүс ер нь ингээд хоорондоо ажиллаад сурцсан гар нээлттэй хүмүүстэйгээ ажиллах айгу сонирхолтой байдаг юм байна л да. Одоо би А гэдэг үр дүнд хүрмээр байна. Гол нь хамгийн чанартай, хамгийн богино хугацаанд гэж өөрснөө шаардлага тавьдаг. Тэгэнгუთ тэр А гэдэг үр дүнд хүрэхийн тулд мэдээж хүн чинь огт урд нь ажиллаж харцж үзэж байгаагүй хүмүүсийг цоо шинээр нь сургаал тий. Бүгдийг зааж өгөөд цаг алхахыг хүсэхгүй. Тийм болохоор ажиллаа сурцсан, зангийн мэдлэлцсэн бүгдээрээ ингийн шүүгээд ингээд баг болоо сурцсан хүмүүс тэгэл дахин юм хийх гэдэг юм байна да гэж би ажиглаж байсан. Магадгүй кинон дээр ч гэсэн тийм л байгаа л та. Үзэгчдээ өдрөөс өдөрт кино үзэх бол мөнгө нь байгаа. Хин ч ямар ч ядуу байсан ч гэсэндээ адаглаад нэг сартаа ч юм 2 сартаа нэг кино үзэх бол мөнгө хүнд олдно. Яг ажил хийж байгаа юм л дээ. Тийм байтал тэр хүмүүсийн мөнгийг яагаад тий авахгүй байж болохгүй үстэй тэр чинь. Тэгэхээр бушуухан л ингээд төрхөн зурч гэсэн хүмүүсийг сатааруулаад тэр нэг 8,000 төгрөг ч 10,000 төгрөгийг авч идэг киногоо хийгээд байвал. Би сайн нөгөө нэг Disney-гийн executive ишлийг харсан байхгүй нөгөө түүх хийх бол чухал биш ээ. Мөнгө олж ятал түүх нь аяанда бүтчихдээ юм аа гэсэн гэлээ. Тэр ч бас үнэлдэ одоо ингээд энэ их мөнгө суглуулад энэ ч одоо яванда мөнгө болохоо болоод ирнэ шүү дээ. Тэнгүүт нь дараа нь ингээд онцгой шинэ юм хийж эхлэв шүү дээ. Тэрэнд л одоо ирээдүйн хөрөнгө оруулалт юм байна гэж бодож байна. Тэгээд энэ дундаас харж байхад бол надаа Godzilla-г би бол үзэх бах. Тэгээд Toy Story-г бас үзэхээстэй л гэж бодож байна. Тэгээд өөр ч sequel-ийн амар хүсэж байгаа юм их байхгүй л юм да. Toy Story-г бол ер нь бол эвгэлзээл. Би бол болчихсоо л гэж бодож байгаа. Би нөгөө The Secret Life of Pets-ийг үзмээр. Тэрний 2 дахь ангичаад 19 санд гарч байгаа. Тэр ингэ шал сонирм байсан юм шүү. Надад л айгуу гоёсэн. Тэгээд би өөрөө нөгөө нэг амар амтан тайртай болохоор тэд нэр яаж байгаа бол гэл ургуулan бодож матгаар айгуу гоё юм аа. За зөндөө гарч байгаа кинод бол яах вэ? Гэхдээ ирэх жил одоо яг хүлээж байгаа кинод байна гэж байна. Байлгүй л яг би ч бас хүн байна да. Энэ бол одоо хоёулын подкаст одоо сүүлчийн хэсэг болж байна. Ирэх жил юу хүсэж үлээж байна? Яг тоочглцсан байгаа ямар кинод вэ? Би бол өөрийнхөө стилийг алдахгүй хөнгөн гоё зугаатай өнгөлөг тийм кинодаа л үзнэ. Ямар кинод вэ? Хамгийн excited байгаа 3 кино гэх юм бол How to Train Your Dragon. За. Тэрний 2 дугаар, 3 дугаар анги. Би 2 дугаар нэг тийм юу болсныг. Ээжигээ олж молоод өглөө. Тийм. Тэр нь 2 дугаар нэг гэсэн юм. Тийм. Тэгээд Alita Battle Angel. Трейлерыг үзэхээр амар uncanny байлгаад байгаа шин гэдэг. Яг хүн шиг биш нэг эвгүй нэг сонирхол харагдаад байгаа юм да. Тэгтэл гоё сонирхолтой кино болсон баха. Би бол тэрэнд амар excited байгаа. Тэр гоё болно гоё байна. Би яг мэдчихээн. Тэгээд сая хэлсэн The Secret Life of Pets 2 дугаар. Ер нь баг 3 аниматэд кино болно биш үү? Алита ч гэхдээ холимог юм шиг шүү дээ. Тэг ерөөхдөө тийм ээ тийм. Бодит амьдралаас аль болох хол. Би болохоор театрт нээлтээр нь үзнэ гэж бодож байгаа Joker байна. Найрлагч нь болохоор Todd Phillips гэдэг нөгөө Hangover шарталт тэгээд Due Date, War Dogs гэдэг нэг амар Америк нийтмийн кинод хийдэг хүн юм билээ л дээ. Гэхдээ ингээд DC-ийн амар том сөрөг дөрүүдийн нэгийнх нь standalone кино. Дээрээс нь нэмээд Joker-ийн дүрд нөгөө Joaquin Phoenix тоглож байгаа. Joaquin гэдэг шүү. За манайха маш онц ноцтой асуудал гарлаа. За Joaquin гэдэг нэрийг мөнгөн дөнгөж цаая. За Joaquin гэж уншдаг шүү. Бэж Joaquin гэдэг юм уу? Үгүй Joaquin гэдэг. Испани нэрнүүд байдаг шүү дээ. Juan гэх тэр чинь дандаа J-ээр бичдэг. Scarlett Johansson гэдэг тийм бас. Гэтэ Испани биш үстэй юм чинь. Johnny-г бид нар On гэдэг үстэй. Joaquin.
За окей. Та нар зөв гэж бодож байгаа pronunciation хийчихээ. Тэгээд энэ Gladiator-ийн нөгөө Commodus тоглолтог Harry-ийн гол дүр тэгээд миний дээр иржсэн амар сонин кино үзсэн ингээд You Never Really Hear энэ тоглож ирсэн болохоор гол дүрд нэгт ажгүй тоглож байгаа. Тэгээд DC-ийн их том сөрөг дүр гэдэг Joker болж байгаа юм тийм. За. Тийм болохоор би нэг бас үзье гэж бодсон. Тэгээд DC-ийн одоо азтай үеийн тохиолсон бол Aquaman дээр үйлчлээд Joker гоё гарч байгаа би бас хин л аль нэг франчайз үзээд байгаа зүгээр гоё кино үзье гэж бодож байгаа юм чи Marvel ч ялгаагүй гоё кино оршвол би очиод үзнэ угаасаа ялгаагүй тийм. За өөр нэг шохоорхоод харж байгаа кино гэх юм бол John Wick-ийн 3 дугаар анги байна. Сая HBO-оор Matrix баган гарсан. Тийм. Тийм найзтай хоёул үзээд Keanu Reeves-ийг бүр санснаа анзаарсан. Цаа чин ч гэсэн та яриг сансан баг. Тийм John Wick-ийн 3 бол хоёр нь угаасаа зөвөнд дууссан шүү дээ. Анаа чи John Wick. Тийм болохоор John Wick-ийн 3-ыг бас дажгүй болчихлоо гэж бодод байна. Тэгээд Zombieland-ийн 2 дугаар гарч байгаа байлаа. Гэхдээ John Wick-ийн 2-ыг бол театрт нэх үзгээд зүтгээд их юм байхгүй. Blu-ray гарахаар сан гэртээ сууж алгацсан тийм. Тэгээд яг нь Star Wars уг нь миний хамгийн дуртай кино франчайзуудын нэг. Яг нь кинод илүү цаад ертөнцийн бас их таалагдсан Aquaman шиг. Тэгээд тэгтээ дааж нэг өмнө гарсан Last Jedi бүр хамаг итгэж явсан сэтгэлийн юм ингээд хөсөрдүүлс болохоор жоох эргэлзээ юм. Буцаад JJ Abrams найруулж байгаа гэсэн. Хүн хаширдгүй маа чи үзнэ гэдэгт би 100% итгэлтэй. Хүмүүс үгийг сонсч үзсэн. Би бол театрт уухаас ч үзсэн гэж бодохгүй. Би бол Rogue One-ыг тэгж үзсэн. Rogue One-аас бол үнэхээр гоё байсан. Сүүлд гарсан кинодос хамгийн гоё зав Star Wars-ын. Тэгээд Last Jedi-г уухаас очиод үзсэн чинь тэнэг болж таарсан. Solo бас нэг амар гоё байгаагүй. Тийм болохоор ингээд Star Wars-ын ингээд очиод шууд мөнгө өгдөг бол байхгүй болчихсон. За Victoria ярих юм ингээд болчлоо. Тэгээд 18 онд бас 17 он тарцлахад подкаст илүү хийдэг болсон. Нэлээд олон кино үзсэн байна. Тэгээд санал болгох кинод Victoria ярилцлаа. Harley-тэй санал нийлэх байгаа ч гэсэн тэр кинодоос сонслоо. Тэгээд аль болох их өөр төрлийн кино санал болгох хичээсэн. Би бол чинь ингээд нэг chick flick драма-ийн кино, science fiction, animation, супер батартай кино, баримт кино хүртэл ингээд ярьлаа. Тэгээд энэ шиг бас ингээд тодорхой жанраар ингээд дагнж үздэг хүмүүс сонсдог бол тий бас тэр жанрыг чинь ямар гоё кино, тэр найрлагч чинь ямар гоё кино гарсан бэ бас тэрийг яагаад үзэх хэрэгтэй гэдээс бичээд үлдээвэл их сонирхолтой байна. Тэгэхгүй ингээд трейлерыг үзээд биш хүмүүсийн үгээр л дамжиж боломж өгөөд үзье гэж боддог болохоор бас тэр л үнсэндээ санагдав. Тэгээд Victoria тэнэг гэж бодсон кинодаас яг үзсэн бол гоё байсан уу тий эсвэл өөр огт үзээгүй ямар гоё кинод байна эсвэл ярьсан кинодыг үзсэн бол бас өөрсдөө чинь ямар санагдсан бэ те тэр өдөө өчээрээ тэгээд ирэх жил ямар кинодыг гоё болно гэж бодож байна тэрийгэ яриараа жишээ нь Hellboy ихэд бол надаа анхны кино амар таалагддаг 3 ангитай ч үлээдээ те гоё болох. Тэгэхгүй шинийхэн зургийг харсан чинь нэг адилхан хийх байсан бол дахиж их хэрэг байсан юм гэж бодогдоод байлаа. Тэгээд ирэх жилийн талаар ямар бодолтой байна өнгөрсөн жилийн талаар ямар бодолтой байна тэднийг авчид үлдээгээрээ тэгээд нэг сард одоо нэг сарын кинодын талаар яриад подкастаар ирээд уулзъя. Дараагийн жилд хүртэл төр баяртай. Шинэ жилийн мэнд мөнгө харлаа яриалаа. За баярлаа. Баяртай.